За сайн бацхан өрхөн үзэгчдээ 80 сэдв нэвтрүүлгийн маань ээлжид дугаар та бүхэндээ яг одоо хүрэхэд бэлэн боллоо. За хаврын өөр орсон энэ сайхан өдрүүдэд бид энэ цаг агуурынхаа сайхан байдлыг мэдрэхээр Эко телевизийн дээвэр дээрээс өнөөдрийн 80 сэдв нэвтрүүлгээ эхэлж байгаа юм. Ингээд анхаарлаа хандуулна. За 80 сэдв нэвтрүүлэг маань 2017 гарсаар эрхэм үзэгч та бүхэндээ хувь зорилготой бай, хувь хүнийхээ зүгээс өөрсдөө хөгжүүлье. За тэгээд бодлоо сайхан эрчимтэй байлгыг, гэгэн байлгыг гिचэрдэг маш олон сэдвээр та бүхэндээ хүрсээр байгаа. За энэхүү сэдвүүдийг маань голчлон лектор хүмүүс, за багш нар, за энэ хувь хүний зөвлөгөө өгдөг хүмүүстэй ярилцаж хүргэж ирсэн. За энэ удаад яг энэ сэдвээр ярилцахаар өөрийнхөө л одоо нэгэн адил энэ нийгэмд залуусын нэгэн төлөөлөл болсон 3 сайхан залуутайгаа сайхан чөлөөтэй ярилцахаар ингээд дээвэр дээр гараад ирчихсэн хаврын уур амьсгалыг мэдрээ сууж байна л да. За тэгэхээр өнөөдөр миний зочноор Аз жаргал бие компанийн гүйцэтгэх захирал Бүрт Үжин маань хүрэлцэн ирсэн. Бүрт Үжиндээ ирсэнд баярлалаа. За мөн түнчлэн Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Шинэхүү маань ирсэн. За мөн түнчлэн хүүхдийн тэрэгцэрд төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч, за мөн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэрэгжилтэн болох Болормаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр саяхан цагаан сар маань болж өнгөрлөө шүү дээ үндэснийг сайхан баяр маань тий. Тэгэхээр ер нь бич жил хэр үр бүтээлтэй өнгөрөө залуучуудын маань хувьд. Телевиз үзэгчтэй болон оролцож байгаа залуучуудаа бас шинэ оны бас мэнд хүргэе. Тэгээд би төхөн болвол одоо бичин жилд бол маш их амжилт бүтээл дүүрэн байлаа залуучуудын холбооны хувьд бол. За энэ жилийг бол бид нэр 2017 он за шинэ дахиад жилдээ бол бас олон ажлуудыг төлөвлөж байгаа. За тэр бүгдийг нь ч гэсэндээ хийнэ гэсэн бүтээн гэсэн юм зорилго чиглэлтэй бол ажиллаж байгаа. За бид нэр 2 сарыг бодол нэмийн урайтай байсан бол 3 сар ихтгэл нэмийн гэсэн урайтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ үгдийн дунд өнөөдөр бас их сайхан гадаа хаврын салхи хүлээсэн чихүүн нөгөө хаврын салхи нөгөө хавирга нэвт одоо үлээн гэдэг тийм учраас бас тийм сайхан өдөр байна. Тэгээд залуу хүн болгон бас ирч хүчтэй дүүрэн цоглог цог золбоотой хэмэрлэг бас байгаа хаа гэж ингэж бас бодож байна. Тийм сайхан өдөр байна. Залуучуудын холбооны хувьд бол нэгэд өр бүтээлтэй байсан байна. Хувь хүний хувьд ер нь ямар өр бүтээлтэй, ололт амжилттай бас алдаа эндэгдэл юу байв те? Мэдээж одоо бүхэл бүтэн жилийн хугацаа гэдэг бол асар урт хугацаа юм л да. 365 хоног тийм ээ. Тэгээд 12 сарын хугацаа байна. За мэдээж тухайн жилдээ тавьсан зорилго бас хүн болгоноос байдаг те. Тэр мэтчлэн ер нь бол яг өөрөө залуу хүн тэгээд одоо үеийнхээ залуучуудтайгаа хөл нийлүүл алхахын тулд дээрээс нь гадны боловсрол гэдэг асар их тийм боловсролын давлгаанд бас өртөж байгаа нэг талаа. Тийм учраас өнгөрсөн жилийн хугацаанд бол бас сурахын төлөө нэлээд зүйлийг бол одоо зарцуулсан гэх юм уу те цаг хугацааг ялангуяа зарцуулсан. Дээрээс нь бас тодорхой одоо төгсөх ангийн сурагч нар энэ төрд бол тодорхой их өөрийнхөө бас мэдж байгаа зүйлээс өөрөө бол багш мэргэжлэр төгссөн учраас бас тодорхой хэмжээнд хичээл заадаг л да. Тэгээ тэр боловсролын салбарын ер нь бол нэлээдэг бас хугацааг бол зарцуулсан байна. Миний хувьд бол. Тэгээ бас манай бүсгүүчүүд бас тий тухайн жилдээ бас ямар байсан. Өнгөрсөн 2016 оны үед бол нэлээд ололт амжилттай хүүнийхээ амжилтын үед дээрээс нь бас нийгэмд оруулсан сайхан хувь нэмрийн үед бас нэлээд ололттой байлаа. Тэгээ 16 онд яг бараа Австралид магистрийн зэрэгээ хамгаалаад ирсэн. Австралийн засгийн газрын тэтгэлгээр. За тэгээд сурж байгаа хугацаанд бас нэлээд хүүхдийн тэргийн зэрэгээ байгууллагатай холбоо хараад холбогдоод Монголдо ямар ч гэсэн эхний 166 хүүхдийн тэргийн зэрэгийг оруулж ирээд одоо нэг 100 гаруйг нь тараачаад тэгээ үлдсэн жар дээр нь бид нар эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдаад эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн гишүүдтэй хамтраад бид нар төсөл албан хэрэгжүүлж байна. Тэгэхээр 16 оноод өгнөхөд бол маш амжилттай байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн Зориус ангийн эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамраглаа. За дээрээс магистраа хамгааллаа. Тэгээд хүүхдэд бас ээлтэй зүйл ингээд эхлүүлчлээ. Тэгээд 17 оны үед бас маш их зүйлийг хийж бүтээгээд өөртөө бас илүү хөрөнгө оруулалт хийгээд нэлээд төлөвлөсөн байж байна. За юуны өмнө Аз жаргал бие гэдэг одоо энэ компаниа танилцуулах хэрэгтэй гэж бодож байна л да. Тэгээд энэ маань бол нийгэм дээлтэй чиглэлийн нийгэм дээлтэй бизнес гэж одоо байдаг. Дэлхийн нийтэд одоо хөгжсөөр ирсэн тийм бизнес. Тэгээд нийгэм дээлтэй бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 1 жил 10 сарын хугацаа үзэж байгаа энэ компани. Тэгээд тодорхой хэмжээнд ямар ч байсан одоо зүгий гэдэг нэртэй юм зүгий гэдэг амтнаас одоо урам зориг авсан юм төслийг эхлүүлээд энэ маань болохоор яг нийгэмдээ ч ээлтэй ажиллаж байгаа ажил хэсэгтэй ээлтэй хийж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээний өөрөө
үйлчлүүлэгч хэрэглэгчтэй дээлтэй байх ийм 3 талын одоо ашиг тустай байх зорилгоор ингэж анх эхлүүлжсэн. Тэгээд за бичгийн жилийн хувьд гэх юм бол бидний хувьд бас маш олон гарааны бизнесүүдээ эхлүүлсэн байна. Дээрээс нь нэлээд багаар амжилттай одоо зорж ажиллаа тэр зорьсон зорилтуудаа биелүүлсэн байна. Тэгээд дахиад жил ч гэсэндээ бас ялгаа байхгүй бидний хувьд маш олон боломжууд гарч ирсээр байна. Тэгээд тун удахгүй бас Финляндад болох гэж байгаа тийм одоо гарааны бизнесүүдийн дэлхийн гарааны бизнесүүдийн хэмээн тийм ийм тэмцээн уралдаанд орох гээд манай байгууллага бэлтэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол сайхан байна. Үгүй нийгэм дээлтэй бизнес гэж ер нь ямар бизнес гэдэг юм бэ? Яг social enterprise гэж нэрлэдэг. Social enterprise гэхээр яг зөвхөн ашиг орлогын тухайн одоо бизнесийг эрхэлж байгаа хүний халаас руу орох хэрэгтэй биш ээ. Энэ бол эргээд ямар нэгэн нийгэм дээлтэй үйл ажиллагаар эсвэл дахиад нэг ажлын байр бий болгох тийм ажил руу орж явах хэрэгтэй маа гэдэг ийм одоо зорилго чиглэлтэй байх хэрэгтэй юм л та. Тэгээд дэлхийн нийт дээр бол одоо 10 жилийн өмнөөс эхлээд 10 гаруй жилийн өмнөөс эхлээд хөгжөөд эхэлсэн. Монголд болохоор одоохондоо ойлгох хамгийн анх одоо хөрөнгө оруулагч нартай уулзаад гарааны бизнес эхлүүлэх гээд явж байхад бол ерөөсөө одоо шоолох ч юм уу тий одоо ойлгохгүй байх тийм маш олон зүйлүүд гарч ирсэн. Тэгээ ямар ч байсан бидний хувьд одоо Big Cafe гэдэг coffee shop байгаа. Тэрний 2 дахь салбараас өнгөрсөн жилийн амжилттай нээсэн. За тэнд бол нийтдээ бараг 14 хүн ямар ч байсан ажилттай байж байна. За тэрнээс гадна дахиад Blue гэдэг Монголд үйлдвэрлэж байгаа хувцсны брэнд байгаа. Тэрний ард бас одоо оюутчин ээжүүд ажилтаа болдог гэдэг ч юм уу тий. За тэгээд Believe гэдэг зүгийн балны бас ийм project одоо төсөл байгаа. Гэх мэтлэнгээр ингээд бидний бодож исэн зүйлүүд өнгөрсөн жил бол одоо маш амжилттайгаар хэрэгжсэн. Одоо энэ жил бол нэлээд цар хүрээгээд хэлээд илүү олон хүнд энэ ашиг тустай байдлыг хүргэх хэвээр ийм жил болох байх гэж бодож байна. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Улс орн маань одоо яг хүнд хэцүү байдалтай цаг хугацаа яг өнгөрч ийн гэл те. Хүмүүс эдийн засгийн хүндрэл байна, бэрхшээл байна, гэл улс төртэй холбож байна. Тэгээ цагаан сарын өмнө гэлэхдээ олоосын валютын сан маань гэл те. Асуудлууд байлаа штэ. Ер нь энэ эдийн засгийн хүндрэл ер нь залуучууд бидний амьдралд ер нь яг яаж нөлөөлөд байгаа вэ? Та нарын амьдралд ер нь хэр нөлөөлж байна? Нөлөөлж байна гэж. Мэдээж юу штэ. Яг залуучууд гэхээр нөгөө одоо 15-аас 34 насны хоорондох залуучуудыг авч үзсэн шүү дээ. Статистик дээр бол яг тийм тоо баримтаар бол ярьдیں۔ Тэгэхээр яг энэ насны хоорондох нөгөө залуучууд яг ямар байдалтай байгаа вэ гэхээр ихэнх нь ийм байт юм л яг судалгаан дээр бол дөнгөж шинээр гэр бүл болж байгаа. Дөнгөж шинээр ажлын байртай болж байгаа. Дөнгөж сургуулаа төгсөж байгаа гэд. Яг нэг юм болгоно нөгөө дөнгөж эхлээд орж байгаа тийм насны ангиллийнхан байгаа даа юм л да ихэнх нь. Нэг 28-аас дээш нь 34-ийн хооронд нь ч юм уу араа гайгүй докторчж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бол бүхэл байгууллагууд бол одоо бүсээн чангалцсан. Яг үннийг хэлэхэд бол тийм ээ. Цалингаа нэмэхгүй байгаа. Тэгээ залуу хүмүүс мэдээж орон байртай болохыг хүсдэг. Байртай болж байгаа нэг нь бол байрны одоо лизинг те. Лизингийн одоо юу бол бас одоо хаагаад бас удажлаа шүү дээ. 6-7 сар болчлоо. Тэгэхээр нөгөө хувь лизинг ингээл олон асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө нэг ёстой л нөгөө жинхэнэ урт хормоогоор хойд хормоогоо нөхдөг гэдэг шиг залуучуудын дунд бол тийм үзэгдэл бол олонхот нь бол бий. Гэхдээ бас нөгөө талд нь бол юу гэдэг юм бас боломжийг ашиглаж байгаа хэсэг бүлэг бас хүмүүс байна шүү дээ, тий. Сул бизнесийн орон зайч гэдэг юм уу, жижиг дунд үйлдвэрлэлийн орон зайч гэдэг юм ингээл олон зүйлрүү бас орж байгаа хүмүүс бас байгаа, орж байгаа залуучууд бас бий. Тэгэхээр тэднийг бас үүсэхгүй. Тэгэхээр нөгөө ололт амжилт тийг дагаад бас нөгөө юу гэдэг сул орон зай үүсдэг. За нөгөө унж байгаа зүйлийг дагаад бас сайн зүйл ард нахаа үүсчихэд ч гэдэг юм уу тий. Ийм зүйлүүд бол мэдээж энэ нийгэмд бол зөндөл байх гэж ингэж бодож байна. Ер нь бол маш их нөлөөлж байгаа. Тэрний илэрхийллийн ч гэсэндээ ер нь бол тэгэл өдрөөс өдөрт ч гэдэг юм уу одоо юу гэдэг юм байнгын нөгөө хэрэгддэг байсан бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдээд ирэхээр ч гэсэндээ тэр чинь нөгөө шууд амьдрал дээр шууд мэдэгдэж штэ тий. Далхны үн 4 жилийн өмнө 800 төгрөгтэй байсан бол одоо хэд болцсон байгаа лээ тий. Одоо жижиглэнгээр дэлгүүрээс ширхэхээр дэлгүүрээс ч авахтал бөөний үнээр биш авахтал 1300 1200 гээл 400-500 төгрөг нэмэгдсэн байх шээ тий. Тэгэхээр бол олон зүйлүүд байгаа штэ мэдээж бодтойгоор штэ энэ бол. Тэгэхээр миний боддог нэг юм болохоор бид нэр өөрсдөө гараа хумхаад суугаад ямар нэг юм шүүмжлээд одоо юу гэдэг сая одоо гарч байгаа улс төрийн шийдвэрүүдийг ч юм уу те ингээ буруу шахаасаа илүү яг өөрсөндөө байгаа мэдлэг чадвар
одоо гартаа байгаа тэр хэрэгслүүдэд бариад хийж чадах хэмжээнд хөдөлмөрлөх ёстой юм шиг санагдаж байна. Тэрний дараа бол мэдээж олон залуус хөдлөөд ихсний дараа нэг зүг рүү хараад ихсний дараа ямар нэгэн том хэмжээний өөрчлөлтүүдийг гаргаж болох байх. Тэрнээс зөв удирдлага барьчаад одоо гарч байгаа нэвтрүүлэгч юм уу те эсвэл ямар нэгэн одоо улс төрийн зүйлсийг шүүмжлээ те суух хамгийн амархан зүйл байхгүй. Тэгээд мэдгүй ажилгүйдлийн түвшингээрээ одоо нэлээд өндөр 70% та ч юм уу те 70 орчим хувьтай баг ийм орны тоонд орцсон явж байна гэхлээр танд ч гэсэндээ зүгээр л одоо байгаа боломжоор хийгээд хөдөлмөрлөхийн боломж байгаа шүү дээ гэдэг. Бол нөгөө хөдөлмөрийн зах зээлийн хувьд бол энэ бол нэг хамгийн том бодиттой нөгөө боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлийн боловсон хүчин сайтай тийм үеийн юм л бол манай улсын хувьд. Яг нөгөө залуучууд нь хамгийн олон хувийн одоо хувьд нь байгаа тий 50-аас дээш хувь нь бараг ажлын одоо байртай болох хэмжээний тийм хэмжээтэй дээрээс нь ажлах нөгөө хүн хүчний тийм нөөц бололцоо сайтай ийм үе байхгүй. 28 оноос хойш 30 оноос хойш гэх юм бол нөгөө яг энэ үеийн залуучууд ч мэдээж нас ахаад 50 гараад 60 дахин тий. Тэгэхээр чи нөгөө нэг тухайн үед нөгөө бүтээмж бий болгох насны хүмүүсийн тоон багасна. Тэгэхээр энэ үе бол үндсэндээ бол яг энэ үед байгаа энэ олон залуучуудыг ашиглаж одоо нэг талдаа ашиглах юм да. Муу үгээр хэлэхэд бол ашиглаж одоо бизнесээ босгож ирэх одоо тий том компаниуд бий болох ийм бололцоо бол байгаа байхгүй. Тэгэхээр манай залуучууд бас нэг талдаа яг ажил хийхгүй биш хийж байгаа. Гэхдээ нөгөө нэг үнэлэгдэх үнэлэмжийн хувьд бол хэр байгаа гэдэг чинь бас янз бүрийн алдаа тутлал юм шиг байлээ. Бид нэг өнгөрсөн 14 онд 2-3 жилийн өмнө нэг зүйл санаачилсан. Тэр нь юу байсан гэхэлээ цагийн ажилтны дэвтэр гэж гаргасан байхгүй. Тэгээ тэр цагийн ажилтны дэвтэр гэдэг зүйл өөрөө юу хийх ёстой гэхэлээ тухайн оюутан, тухайн залуу хүн хаана ажил хийж ин тэрийг нь бүртгэн. Тэр нь эргээд яг ажлын байранд гарахад нь ажлын туршлага болдог тийм системийг бүрдүүлчих гэж жоохон хичээсэн. Гэхдээ энэ бол маш сайн хэрэгжиж байгаа. Одоо бол нэг 6000 орчим хүмүүс бол цагийн ажилтны дэвтэртэй болсон. 1000 орчим нь бол маш идэвхтэй ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр нэг талаа ингээ ажиллаж байгаа гэсэн нөгөө хууль 100% хэр байх уу гэдэг дээр бас их алдаа дутагдал байдаг л да. Яг манайд бол тухайлсан цагийн ажилтны тухай хууль гэж бол байхгүй. Тэгэхээр энийг бас нэг талд маш сайн хийгээд цагийн ажилтны тухай хуультай улс байна л да. Солонгос ч гэдэг юм уу, Япон ч юм уу те. Маш сайн цагийн ажилтнууд бол маш сайн үнэлдэг. Нэг цагийн цалин дунд чинь тэд байх хэвээр яг бүр заагаад өгчдөг те. Доотлын хэмжээг нь зааж өгдөг ч юм уу. Манайд бол байхгүй учраас нөгөө янз бүр байгаад байдаг. 3000, 5000, 10000 энэ төр гээд тиймэрхүү талууд бас байгаад байдаг. Тэр юу н үнэн багш. Нөгөө нэг түрүүний асуултнаас өөр хазаага авчихсан тий. Одоо жишээлбэл би 1-р курсээс эхлээл мэрэгчлэрээ ажилласан мөртлөнгөөсөө миний оюутан багтаа хийдэг байсан тэр ажлын нийгмийн даатгалын шимтгэл авдаг байсан мөртлөнгөөсөө тэр одоо байдгүй. Тэр тэгэхээр бас шудраг бусал тогтолцоо байгаа шүү тий. За түрүүчийн асуултад болормоо маань ер нь яаж харж ийн эдийн засгийн хямрал ер нь болормоогийн маань амьдралд яаж нөлөөлж ийн? Эдийн засгийн хямрал мэдээж хүн болгоноос нөлөөлж байгаа. Тэгээ Монголын эдийн засгийн хувьд ч гэсэндээ нэлээд даагуй байгаад нэлээд одоо 2-3 жил болчихлоо шүү дээ тий. Тодорхой хэмжээнд мэдээж их нөлөөлж байна. За тэгэхдээ яг би арай илүү гэгээлэг юм яриа гэж бодлоо л да. Ягаад тэгэхээр өнгөрсөн 7 он 2 сарын 9-нд бид нэр төсөлтөө зориулаад тандын үйлчлэг зохион байгуулсан юм. Тэгээд төслийн маань плэт 50,000 төгрөгийн үнэтэй. Хүмүүс харахтаа ямар хүнтэй юм бэ те гэд айгүй хөшүүмжилж байсан. Гэхдээ нөгөө талаараа 50,000 төгрөгийн маань яг тал хувь нь те төсөлтөө ингээ хандив болоод очино. Тэгээд би 140 гаруй плэт зарах хэрэгтэй байсан. Тэгээд яаж зарнаа гэдэг яг хүмүүс ингээ эдийн засгийн хэцүү байхад юм үнэтэй арга хэмжээ зохион байгуулж болохгүй штэ. Тэ ах хүн байгаа мó гэд. Тэгээ яг ерөөсөө ингэж яваад яхад бол хүмүүс айгүй олон талын хүмүүсийг хамруулж чадсан, амжилттай зохион байгуулж чадсан. 140 плетээ бас зарж чадсан байгаа. Тэгээд бас плетээ зархаасаа гадна яг манай хандив үйлчлэгт ирсэн хүмүүс анаас өөрсдийнхөө карманаасаа тэ шууд манай хандивын хайрцагт мөнгө хийдэг. Дээрээс нь хандивын сертификат бичиж өгөөд би тэдэнд өрний тэ одоо хандив үргёо гэх мэтчлэнгээр бид нараас нэлээд 10 орчим сая төгрөгийг бас босгож чадсан үйл ажиллагаанаас. Тэгэхээр зэрэг яг хөө мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна гэд бид нэр гараа хомхоод бас суугаад байж болохгүй мэн те. Хөгжлийн хөвшөлтэй хүүхдийн тэрэгэн зэрэг хэрэгтэй юу хэрэгтэй те. Эдийн засаг хэцүү байна гэд бид нар аргашаа суугаад юу ч хийхгүй байж болохгүй байна. За дээрэс нь хэрэг үнэхээр яг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадах юм бол өгдөг те. Өөрийнхөө идж байгаа хоол, магадгүй идэх хоол, магадгүй гэр бүлтэй зарцуулах мөнгнөөсөө бас багц гисэн тий
хумслаад бас эргээд нөгөө нэгэндээ сайн сайхан хувь нэмрээ оруулах гэдэг бас өгдөг хүмүүсээс зөндөө байд юм байна гэдгээс харсан. Тэгээ байгууллагууд бас дээрэс нь нийгмийн хариуцлага гэсэн хүрээндээ ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний санхүүг бас төсөлсөн байдаг тий. Тэгээд яг хандын өвөө хамтарч ажиллаа гэх тэгэнгүүт бас хариуцлагатай дээрэс нь ил тод нээлттэй тийм төслүүд бас ховор байдаг юм байна. Одоо ховор жоохоо байх нь байдаг юм. Хамгийн гол нь чинь нөгөө ихтгэлцэлээр тогтож байгаа. Тэгээ нөгөө эдийн засаг жоохоо ингээд муу байгаа тэгэхээр чи би энэ дээр нэг жоохоо итгэж чадахгүй те яачих вэ гэсэн хандлагатай. Тэгээ яг зөв хүмүүстээр яг зөв цагийг олоод очивол туслах компани байгууллагууд хувь хүмүүс ч гэсэн зөндөө байна гэдгийг харж чадсан. За яг түрүүний хэлсэн поинтер нөгөө нэг телевизээ удирдлагыг бариад те хүн шүмжлээ битээ суугаач өөрөө бас хөдөлмөрлөөч гэдгийг гэж хэлмээр байгаа. Ягаад гэвэл миний хувьд ч гэсэн би шинэ төгсөгч. Тэгээд өнгөж ноднон магистра хамгаалаад ирсэн. За тэгээд мэдээж ингээ хувийн компани ингээд ороод ажиллахаар мэдээж сайнтай оноотой тэгээд цаана нийцгүй зөндөө зүйлүүд гарна. Гэхдээ хамгийн гол нь хэрвээ чи өөрөө мундаг нь хамгийн сайн байж чадах юм бол өөрөө яг мэрэгчлэрээ айгүй сайн одоо уншиж судалдаг, магадгүй байнга суралцдаг байж чадах юм бол чиний цалин байнга өсөх тий. Дээрээс нь чиний нөгөө нийгэмд үнэлэгдэх тэр үнэлэмжчин илүү өсөх болно тий. Тэгэхээр илүү олон боломжууд бас нээгднэ гэж хэлмээр байгаа юм тий. Би нөгөө хямрал яаж нөлөөлж ийн гэж яагаад асуусан гэж албаар асуусан байхгүй юу? Нөгөө хүмүүсийн нэг тийм гомдолсон хариу хэлэх нөө гэж албаар асуусан байхгүй юу? Гэхдээ би яг зөв хүмүүсээ урьдсан юм шиг байна. Өнөөдөр яг одоо ярилцлагын гол утга учир эндээс залуучууд маань ч гэдэг юм уу хүмүүс маань телевиз үзэж байгаа үзэгчд маань юу олж аваасаа гэхэлэр нэг өөдрөг бодолтой бай тээ. Өөрөө хөдөлмөрлөхгүй ээжээж ингээл унжигаал гоншигноод гэдэг шиг байлгүй ингээд өөдрөг бодолтой байя гэдэг үднээс яг энд сэдвээр ярилцъя та гурыгаа урьсан юм л да. Тэгээ зөв хүмүүсээ урьсан юм шиг байна. Тэгээ өнгөрсөн сард нөгөө залуучуудын холбоо бас нэг яваадсан шүү дээ. Бодол нэмээ гэдэг нэг яваадсан тий аян яваадсан тий. Тэр шиг л ер нь утга нь ойролцоо юм шиг надад санагдаад байна тий. Өөдрөг бай, эргээр бодъё гэдэг шиг тий. Бидний тэр хийж байгаа ажлууд ер нь санаа бол ерөөсөө ийшээ чиглэж байгаа л да. Гол утга учир нь бодол нэмийгээд одоо нэг Америк мөрөөдөл, хятад мөрөөдөл энэ төргээс үйл үед гараад ирсэн чинь Америк мөрөөдөл нэлээд эртнийх. Хятад мөрөөдөл бол саяхнаас тийм ээ. Тэгэхээр Монгол залуучууд ямар мөрөөдөлтэй Монгол мөрөөдөл гэж байдаг юм байхгүй гэдэг дээр нэлээд олон одоо хүмүүстэй олон залуучууд бол бодож эргэлзэж хайж исэн. Тэгээ бид нар ер нь энэ жилийн хувьд нөгөө залуучуудын холбооны урайч нөрөө нэмий гэдэг урай байгаа. Тэгээ 1 сарыг ухамсар нэмий, 2 сарыг бодол нэмий, 3 сарыг итгэл нэмий, 4 сар сэтгэл нэмий гэдэг. Ингээ яваад 12 сарыг бид нар 12 өөр урайтай. Сар болгоны урай маань өөрөө юуг хайж байгаа вэ гэхээр тухайн үгнийхээ үн цэнийг утга учирыг бид нар хайж яг Монгол залуучууд тэгвэл өөрөө ямар ухамсартай юм бэ? Тэ? Монгол залуучууд ямар бодолтой юм бэ гэдэг дээр нэлээд анхаарал хандуулъя гэж ингэж бодсон. Тэгээд мэдээж олон зүйл байгаа. Түрүүний манай болор магийн хэлдэг шиг нөгөө нэг хүн эрхийг яаж олж авдаг вэ гэхээр эрх гэхэд бүх хүмүүс тэгш эрхтэй юм шиг ингээ харагдаад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бодит үнэн дээр бол хизээч хүн болгон тэгш эрхтэй байна гэж байхгүй тий. Тэр үл ойлгомжтой. Ангийн сурагч, ангийн багш хоёр ч өөр эрхтэй байж таарна ш. Нэг нь хичээл заадаг, нэг нь хичээл заадаг. Үнэхээр шинэхүү гэдэг залуу морь уун чаддаг тий. Бүртөө морь уун чаддаг бол бүртөө морь уунах эрх байхгүй ш. Тэгэхээр хүн эрхээ яаж олж авах вэ гэхээр чаддаг юмараа л олж авна. Авьяасаараа тий. Боловсрлоороо мэдлэгээрээ хүн хийжээж, оролцож өөрийнхөө эрхийг улам нэмнэ. Тэгжээж л эрх нь нэмэгдээд байна ер нь бол тий. Хин чадвартай байгаа, хин авьяастай байгаа, хин зүтгэж байгаа хүнийх нь л эрх нь нэмэгдэнэ. Тэгэхээр яг энэ мэтчлэн бид нэр тэр бодлыг ч тэр итгэлийг, энэ итгэлийг, энэ сэтгэлийг ч тэр ер нь хүн өөрөө ингээд өөрлөгөө илүү хандах хэрэгтэй байна тий. Бусдын буруу надаас болдог, хохирлон нэргээд намайг хорлдог. Энэ бол агуу үг байгаа байхгүй юу? Бусдын буруу бол надаас болдог, хохирлон нэргээд намайг хорлно гэж. Тэгэхээр бусдыг буруу зүйлийг нь хийснийхэн дараа шүүмжлэлт суудаг тэр зүйл бол одоо ард өнгөрсөө тий. Тэгэхээр бид нэр эргээд нөгөө юу гэдэг бусдын буруу зүйл хийхээс өмнө урьдчилан сэргийлэх тийм үү. Нэг талдаа нөгөө талдаа бид нэр өөрсдөө тэнд яагаад очиж оролцож тэр зүйлийг нь зөв болгож болоогүй юм бэ гэдэг алхам алдаа гэдэг юм уу тий. Ийм зүйл рүү хилүүх явж байгаа. Тэгэхээр бодол нэмий 2 сарын аян бол маш их үр дүнтэй байсан. Олон хүмүүс бодол яг хаана үүсдэг. Тэгээ бодол гэж ер нь яг юу юм. За эрэг бодол гэдэг нь юу юм те сөрөг бодол нь юу юм? Бодол үүсээд хүсэл болд юм уу те хүсэл нь үүсэж байгаа бодол болд юм уу? За бодол хүсэл хоёр дундаас мөрөөдөл төрд юм уу? За мэдээж тэгвэл уламжлалтайгаа холбох юм бол ухамсар нь тэгвэл юу юм те? Ингээд олон асуулт байд юм байна.
Тэгэхээр энэ бүгдийг бол бид нэр өөрсдөө бол тайлж мэдэхгүй байгаа. Тэгэхээр олон залуучууд энэ зүйлийг ирж хайж олон хүмүүс ингэж ойлгоосоо гэдэг үүднээс нь бид нар энэ уриануудыг бол тавьчихсан байна. Нөгөө талдаа бодлыг, ухамсарыг те итгэл сэтгэлийг, мөрөөдлийг шашны талаас нь юу гэж үздэг юм? Тэ шинжлэх ухааны талаас нь юу гэж үздэг юм? Тэгвэл монголчууд тэгвэл юу гэж үздэг юм бэ? Тэ хятадууд юу гэж үздэг? Америкууд юу гэж үздэг? Энэ асуудлуудыг тийм үү? Энэ хүний дотоод сэтгэлд байдаг энэ зүйлүүдийг, энэ мэдрэмжүүдийг тийм ээ. Тэгэхээр эдгээр чинь бүгдээр өөр утга агуулгатай, өөр санаанууд юм байна л да. Ер нь бол. Тийм учраас бид нар энийг хайж тэр зүйлийг яг ойлгож, сэн сэтгэлээсээ ойлгож нөгөө нэг бусдын буруу надаас болдог гэдэг дээр тэ эргээд хохирлон намайг хорлдог шүү гэдэг энэ том ухамсарын энэ зүйлийг ойлгуулахын төлөө энэ зүйлийг өөрсдөө ойлгож авахын төлөө ингэж хичээж явж байгаа. Сурж авахын төлөө. Яагаад гэвэл бид нар чинь залуу хүмүүс шүү дээ. Төгс хүмүүс биш те. Төгс хүмүүс гэхээр нөгөө нэг одоо багш гэдэг юм юу гэдэг юм те. Сар том мэдлэгтэй болсон нөгөө Нобел аваад байгаа хүмүүс байдаг чинь ийм зүйлүүд байна л да. Мэдээж одоо энэ цаг үед чинь бид нэр хайх зүйл маш их байна. Яг үннийг хэлэхэд бол залуучууд бол бодох зүйл маш их байна. Шинжлэх ухаан мухардалд орж байна те. Одоо бүр ингэ цаашаа хөгжихгүй болчлоо. Одоо яах вэ гэдэг зүйлийг дэлхийд даяараа ярьж хайж эхэлж байна. Тэгэхээр бидний үеийн залуучууд тэгвэл энэ дээр яах ёстой. Зүгээр өдөр тутмынхаа ажилд нухлагдаад, дарлагдаад тэ эдийн засгийг хямарсан хямраагүй гэж маргалт мэтгэлцээд хин нэг шүүд суухын оронд бид нар баг дараагийн алхам руу явах ёстой юм шүү гэдэг ч юм уу тэ. Ингээд асар их том өргөн царай үрээт юмуд гарч ирдэм байна л да. Тэгэхээр энэ бүгдийг л ойлгохын төлөө тэгээ бүгдээрээ хамтдаа ойлгохын төлөө ингээд явж байгаа. Залуучуудын холбоо бол. Энэ бүгдийг яг нэг ойлгуулмаар байдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байна те. Нэг жижигхэн юм дээр бүгдээрээ нэг саналаа хэлчихв. Миний бодлоод байгаа. Facebook дээр ч юм уу те ингээд олон нийтийн сүлжээнд айгүй нэг тийм хар бараан комент үлдээдэг. Эсвэл нэг альва нэгэн болж байгаа юмыг дандаа буруу талаас нь хардаг нэг тийм хэсэг бүлэг залуучууд байдаг те. Энэ хүмүүсийг ер нь яаж ойлгох юм бэ? Олонний өвч олонгүй далаа бүгдээрээ гой саналаа хэлээд хөө. Юу гэж бодож байна? Хүний нөөцийн нөгөө мэрэгчлээ хүний хувьд бас нөгөө хүний хөгжил тодорхой шатлалтай байна л да тий. Яг онлынхын хувьд ганц нэг юм ярих нөгөө Масловын хэрэгцээний шатлалын онол гэдэг байгаа юм. Тэр нэг юм гурвалжин байгаад байгаа тий. Тэрний хамгийн доотлын үндсэн хэрэгцээ нь одоо аюул одоо идэж уух буюу тий. Нөгөө яг жинхэнэ хэрэгцээ нь ингээд хангагдах. Тэгээд тэр нь хангагдчихэж яг дараагийн шатлал руу одоо нөгөө 5 шатлал байдаг байхгүй юу. Тэгээд зүгээр яг эргээд ингээ харахлаар хүн болгоо ингээд тодорхой амьдралынхаа төвшин өөр шатн дээр яваад байна тий. Тэр хүмүүс магадгүй өнөөдөр сошиал медиагаар гарч байгаа бүх юмнуудад амар их өөрөө их уур бухимдалтай. Тэгээ тэрийг илэрхийлэхгүй бол зүрс тайван байж чаддаггүй. Магадгүй яг тэр шатал дээр явж байгаа бол тэгэл илэрхийлэхээс өөр аргагүй тий. Бид нар магадгүй өөр шатал дээр явж болох юм тий. Тийм учраас бид нар харахтаа болчоосоо ч юм уу те гэж боддог гэх мэтчлэнгээр нийгэмд бол тийм хүмүүс байсаар л байх болно. Би яг өнөөдөр өглөө нэг хүмүүжүүлж чадахгүй бас эргээд нөгөө талаараа тийм хүмүүс байж ч нийгэм урагшаа явдаг гэж боддог. Яг тэгэхээр өнөөдөр би шүүмжлүүлээд тэ доромжлуулаад магадгүй чийстэй амар муу байна гэж хэлүүлээд тэгэх юм бол би тухайн үед надад сэтгэлд хэцүү байна. Гэхдээ эргээд энэ нь надад сурч өгөх, өөрийгөө засах боломж олгож байгаа байхгүй. Хэрэг бүгд чи юм мундаг байна, чи сайн байна гэдэг юм бол би хаанаас суралцах юм бэ тийм үстэй. Тэгэхээр магадгүй тийм хүмүүсийг бид нараас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ах гэж бодож байна. Эргээд нөгөө олон янзын сэтгэлгээ, олон юмыг нэг талаас нь олон талаас нь харж ээж бид нар урагшилж чадна те. Тэгэхээр сүрэг юм бас байна. Байж ээж бид нар эрэг байх ёстой маа гэдгийг ойлгож эхэлж байгаа шүү дээ. Ойлгодог шүү дээ. Тэрэн шиг байх систем болов гэж бодож байна. Гэтэ мэдээж нийгэмд бас нэг те харьцаатай магадгүй нэг 100% байсан магадгүй нэг 20% за одоо 10% тийм байгаад те. За магадгүй нэг 60% нь пост эрэг байх юм бол одоо бас нэг гэгээлэгч юм шиг те. Одоо World Happiness Report гэдэг дэлхийн улс орнуудыг аз жаргалын индексээр жагсаадаг тийм жил болгон гардаг тайлан байдаг л та. Тэрэн дээр 2015 оны байдлаар Монголоос цууж жагсан гэдэг хэвгүй 157 орноос гэсэн. Тэгээд нэгт болохоор дандаа Скандинавийн орнууд одоо Норвег, Швед, Швейцар, Финлянд гэдэг ч юм уу тийм. Тэгээд тэд нэр дээр ингээд асуугддаг асуултууд нь яг тэр судалгааг задлаад харах юм бол маш сонирхолтой тийм. Жишээ нь та 7 хоногт хэдэн удаа инээдэг вэ гэдэг ч юм уу тийм. Хэдэн удаа бухимддаг вэ гэдэг ч юм. Тиймэрхүү асуултууд орж ирнэ. Мэдээж яг нөгөө нөлөөлж байгаа үр дүн донд нь одоо жишээ нь нийгмийн халамж гэдэг ч юм уу тий. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний одоо эдийн засгт эзлэх хэмжээ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлс орж ирдэг. Тэгээд
Зөвөр яг бодохдоо би ч гэсэн дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын нэгт амьдрмаар л байгаа хгүй юу. Одоо яг нөгөө нэг хувь үзэл байгаа шүү дээ. Хүн болгон одоо өөрөө аз жаргалтай байх гэдэг юмны талаар араас явж байгаа. Тэгсэн хэрнээ одоо эх орноо орхиод явах уу гэвэл бас айгүй сонио ойлголт. Тэгэхээр зүгээр нөгөө нэг өглөө болгон өөрийгөө зоригжуулж босож хичээд хинч надад цалин тайхгүй те хинч намайг сайн байна гэж хэлэхгүй тийм нөхцөл байдалд ажиллах шаардлагатай болж ирж байгаа. Гэхдээ тэр үедээ ч гэсэндээ яагаад амьдарч байгаа улс орноо дэлхийн хамгийн аз жаргалтай орн болгохоо жоохон ч гэсэн хувь нэмэр оруулж болтгүй юм бэ гэдэг талаас нь ингээд хараад өглөө болгон сэрхээр хамаагүй өөр тийм үр дүн гарч байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол яг саяны ойлголтууд нь одоо ийм гүн ухааны одоо юу гэх юм бэ? Жишээ нь уур бухимдал эсвэл одоо баяр хөөр гэдэг ч юм уу те тэр зүйлс болохоор сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйлд орд юм байл да. Гинт одоо хөдөлдөг тийм зүйлүүд те тэрийг зүгээр хүмүүс ажиглаж сурах хэрэгтэй юм байна. Зүгээр би нэг мундаг хүнээс сонссноо ярьж байгаа шүү. Тэгээд эсэргээрээ сэтгэлийн автагдал гэж бас юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо жинхнээсээ тэр одоо муу сөрөг комент эдрийг үүсгээд байгаа, бодол үүсгээд байгаа тэр юмнууд атаархал, гомдол тэр зүйлс тэрэнд хүн автагдснаа мэдгүй өөрөө ирэхгүй орж явт юм л хамгийн амар нь. Тэгээд тэгэхээр яах ёстой вэ гэхээр тухайн сэтгэлийн хөдөлгөөн автагдал зэрэг тиймэрхүү юмнуудыг бид нэр дотроо нэг юм ажиглаад одоо яг уураа гаргаж ирж урдаа барьж байгаад ч юм уу энд тэндээс ингээ харж марахаар эн чи ийм юм байд юм ба штэ гэдэг ч юм уу тэр талаас нь ингэж харж явах юм бол илүү арай нэг одоо заавал тэр нь чам таалагдахгүй төлөө янз бүрийн бичээл тэгээд бидний зөвхөн нэг бодож явах хэрэгтэй юм. Одоо зүгээр мөрөөрөө ажиллаа хийж явж байгаа мөртлөө маш олон хүний зүгээр шүүмжил дунд амьдраад ингээд явж байгаа. Тэгээд тэр болгонд одоо эргэж хараад эхэндээ бол надад айгүй хэцүү санагдал те би зүгээр л ажиллаа хийж те яагаад ингэж бодож байгаа юм бэ гээл тэр болгонд ингээд хариу өгөх гээд байдаг байж сүүлдээ юу гэж бодсон бэ гэхээр хүн болгоны одоо нэг тийм амьдралынх нь бьюти буюу сайхан тал байгаа. Одоо таны хийж байгаа ажил, таны хийж байгаа ажил, таны хийж байгаа ажил гэдэг ч юм те. Тэр тань таалагдахгүйсэн ч гэсэн тухайн хүнд beautiful байна те сайхан байна, эрэг байна гэдэг тэр талыг хүлээн зөвшөөрчхөр нэг тийм одоо юм болгон дээр шүүмжлээл те чи нэг ихгүй яасан тэргээд ихгүй яасан гэдэг бодлоод алга болчтой юм шиг санагдсан. Тэгэхээр яг мэдээж бидний хувьд яг л ингээд нэг нэгнийхээ ирэхээр нөгөөхийнхээ ирэх нь хязгаарлагдж байгаа юмнууд байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол байгаагаар нь альва юмыг хүлээж авах заримдаа хамгийн гоё гэдэг тийм талыг бас гарчиж явах хэрэгтэй юм шиг. Шинхүүгийн маань юу гэж бодож? Ямар хүн ер нь хүнийг шүүмжлэх хэрэгтэй юм бэ гэхээр би тэгж боддог байхгүй дотроо. Ямар хүн гэхээр тухайн хүнийг шүүмжлж байгаа хүн тэр хүнээс илүү л хүн байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Ядаж илүү ээж шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тий. Чи тэрэн дээр алдчихлаа. Чи над дээр дутагдал гаргачлаа гэдгийг хэлж өгөх хэмжээнд байж иж. Одоо би бол дүүгэн бол шүүмжлэх хэрэгтэй байхгүй тий. Тэгж бодож байна. Би бол тэгж бодож байна. Дүүгэн тий. Миний наатан дээр чи тэгж алдчихлаа гэж би хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бусдыг шүүмжилж гин гэдэг бол өөрөө шүүмжилж гин гэдэг чинь өөрөө нэг талаа шүүжин гэсэн үг шүү дээ. Шүүж тунгааж гин гэсэн үг. Нөгөө талаасаа бас юу вэ? Шүүж тунгаана гэдэг чинь за бүртөө чи энэ дээр буруу юм хийсэн шүү те. Тэрийг чинь би чамаа комментээр хэлээд өгчлөө шүү дээ. Тэгэхээр би чамаас илүү ажиж хэлхнээ дээ бараг л те. Би бол тэгээс тийм санаа ер нь бол. Тийм бэжж тэр юу гэдэг нөгөө нэг эдийн засгийнх нь юмн дээр, улс төрийнх нь юмн дээр, бусад одоо хувь хүний өөрийнх нь амьдрал дээр мэдээж алдаагүй хүн шизээч байхгүй. Алддаг л байж таарна мэдээж хүн болго юм чинь. Тэгэхээр тэр болгон дээр нь одоо яг тэгээд нөгөө бид нар бол нэг олонний танил нэг айхтар тийм залуучууд биш учраас нэг шүүмжлэл өртөхөөс яг баг зэргийн шүүмжлүүд байж лээ тэгэл та тоотгүүлээ тиймэрхүү юмнуудыг бол тэгэхээр ерөн зүгээр шүүмжлэл хилдэг шүүмжлээ сурцсан шүүмж сайн хийдэг хүмүүс бол тэд нар бол тусдаа хүмүүс ээ. Тэгэхээр бидний үеийн залуучууд бол тийм шүүмж хийхээс илүүтэйгээр шүт бараг тийм хүмүүсийг те илүү яваа хүмүүсээ мараг шүтэж явах хэрэгтэй. Би үл тэгж л бодож байна. Бас нэг ойлголт байдаг нь сайн шүүмжлэлийг бэлэг мэт хүлээж аваарай гэд бас нэг үг байдаг шүү дээ. Тэрэн дээр яг тэрийг нэг ялгаж салгахтайгаа болчуулуулна. Тэгээ зүгээр л одоо яг тэр сэтгэлийн автаглуудаас болж байгаа тий атаархаад зүгээр л нэг үг хэлж байгаа ч юм уу тийм зүйл байна уу үнэхээр чамайг сайжраасаа гэж бодоод алдаагч нь засгаад шүүмжилж гэнэ үү гэдгийг ялгах юм бол бас нэг өөр зүйл гарч ирэх. Бас нөгөө талаас хүн болгон алддаг, алдчихж суралцдаг гэдгийг хүлэмжшүүлэх хэрэгтэй юм шиг байна. Дээрээс нь одоо энэ манлайлалын лидершипийн янз янзын ингээл юмнууд уншиж байгаа сүүлдээ одоо гарч ирж байгаа тэр нэг огтхон нь төгс биш манлайлагчгээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ямар хүн бэ гэхээр удирдахч хүн эхлээд өөрөөгээ төгс бишээ би тэ та нар байгаа учраас та нар ингээд энэ зүйлүүд бүгдээ ингээд хийж одоо манай юм хүчрэх баг байгаа учраас
би амжилттай явж байгаа шүү гэдгийг ойлгодог тий. Тэгээд дээрэс нь багийнхныгаа алдаа гарахыг хүлээн зөвшөөрдөг тий. Байх хэвээр тэгжээж ингээд нөгөө бид нар урагшилнаа тий байн алдаан дээрээ суралцаад тэгэхээр зэрэг хүн болгон алддаг. Алдаа бол боломж. Алдаа бол дахиад чи өөрийгөө мундаг болгоод сайжруулах нэг боломж. Тийм болохоор эргээд нөгөө талаасаа магадгүй залуучдын холбооны явж гисэн нийгэмд хүргэх мессеж маань хүн болгон алддээ шүү. Бид нэр чи яг энэ тухайн хүний алдаагаа бити өмөр гэж байгаа шүү дээ болно. Тийм. Алдаагаа өмөрчлөхгүй өөрийгөө өмөрч болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр сонир бол би нэг юм асууч. Өөрийгөө одоо тэгэл та. Би нэг юм асууч зүгээр. Та гурав юу гэж бодож байна? Итгэл гэж юу юм? Тэгээ итгэл гэж юу юм? Тэгээд итгэл ер нь хүний хаана үүсдэг? Юунаас үүсдэг те? Итгэл хаанаас юунаас үүсдэг? Хүнд тэрийг юу итгэл гэж юу юм? Та гурав хувьд итгэл гэж юу юм? Бүх хүндээ итгэх итгэл үү? Айлсгүй ерөнхийдөө юм уу те? Санжаа Сүрэнгийн зориггоо хэлснээр хүний итгэлийг алдахгүй хамгийн том одоо арга зам бол хэлсэндээ хүрэх гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр тохиолдлууд одоо хүний итгэл эвдэх тохиолдолд маш их гарч ийн л да. Жишээ нь миний хувьд бол одоо жишээ нь яг тэр нь өөрийн хувийн зохион байгуулалтгүйгээс болж байгаа алдаануудаас ч болж ийн те заримдаа болохоор надаас ямар ч шалтгааллахгүй гадны нөлөөлөөс болоод одоо жишээ нь хүний итгэлийг алдах ч юм уу те тийм тохиолдлууд маш их гарч байгаа. Тэгээ тэр болгон дээр яаж ийн вэ гэхээр хамгийн гол нь одоо нэг responsibility гэдэг нэг англи үг байгаа даа. Тэрний нэг ингэ задлаад үзэхээр response өгөх ability гэж аахгүй юу? Одоо хариу өгөх чадвар тийм тэрийг л хэлээд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар жишээ нь хэлсэн үгэндээ байх гэдэг нь та өөрийнхөө чадах хэмжээг тодорхойлж тэрийг л хэлчихээ гэдэг аахгүй. Тэгээ нөгөө хүн чинь тэрийг хүлээж суух нь шүү дээ. Одоо нэг итгэл гэхээр за окей энэ хүн одоо тий яг энэ хэмжээнд бол одоо ингэж хийх юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хариу өгөхгүй алга болцсны дараа яадаг гэхээр бүр хамгийн хитгэл эвдэрдэг тий жинхнээсээ бүр ингээд шилэн бөмбөлийг газар ингээ хаглаа дахиж эвлүүлэх ямар ч боломжгүй болох тийм тохиолдлууд үүсдэг юм шиг байна. Тэгээд аль болохоор нөгөө одоо ямар нэгэн байдлаар зүгээр тэр бол хамгийн тохиолддог зүйл. Зүгээр л юу ч хэлэхгүйгээр ажлаа хайж явдаг ч юм уу тий юу ч хэлэхгүйгээр одоо ямар нэгэн асуудал үүсгэчээ тэгээд орхиод явцдаг ч юм уу тий нэг аимхай зам чамрууд биш. Яг тэр бэрхшээлүүдийн урдаас итгэл алдсан тэр алдаануудынхаа урдаас жоохон зоригтой нүүр тулахал хэвээр юм шиг байна л да. Итгэлцлийн яг өөрөө айгүй мундаг хариултаа авах л та гэхдээ юу ч гэсэн миний бодлоор л мундаг хариулт гэж авах шүү дээ. Би мэдхгүй байхгүй гал нь. Мэдхгүй асуудаг шүү. Ном уншиж хахад бага амлаж одоо нөгөө хийж чадах айгүй мундаг чадах өснөөс арай бага амлалт тэрнээс арай бага амлалт өгөөд ихийг хий гэдэг. Тэгжээш итгэлцэл үүсэх юм болов. Бас нөгөө талаараа эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ бас өөрөө тэг хүүхдээ амсан амлалтаа биелүүлж чаддаг байвал том болоод эргээд хүүхдүүд маань үлгэрч чаад тэг тэгж хүмүүжиж чаднаа. Тэгэхээр зэрэг магадгүй бид нар чинь нөгөө хөгжиж байгаа нийгэмд явж байгаа учраас итгэлцлийн асуудал бас маш хурцаар тавигдж байгаа юм болоо гэж бодоод яа тэгэхээр ингээл тэрэгцрийнхаа нөгөө төслийг бариад байгууллагуудаар ингээл яваал уулзахлаар чинь ингээл хамгийн түрүүнд энэ итгэж болох хүн гүн үү үгүй юу гэж хараг нүдрөө харж байгаа байхгүй тий. Айгүй олон хүмүүс миний итгэлийг алдсан. Би чамд яагаад итгэх ёстой юм бэ те гэх мэтчлэнгээр би болохоор надад бас тэгээ тэр итгэл гэдэг юу яг нөгөө түрүүний хэлсэн хариуцлагатай байдлаас эхэлнэ. Хариуцлагатай байдал юунаас эхлэх вэ гэхээр нөгөө хүмүүжлэлтэй сургуульдаа чи яг даалгавар хийдэг байсан уу одоо юу гэдэг чинь те олон жилийн хуримтлагдсан нөгөө одоо нэг үйлдэлүүд шүү дээ. Behavior одоо зан чанар зан харилцаанаас эхэлнэ. Төлөвчтэй болов. Тэгснээс би итгэл хүлээх ёстой гэж айгүй мундаг зорилго тавьчаал. Тэгэл тэрийгэ биелүүлэхгээл хүн болгонд yes тийм гээл те хэлэл яваад ах нь бас эргээд нөгөө талаараа зүв байж чадахгүй юу? Чин сэтгэлээс эхлэх юм болов. Эргээд тийм. Тэнэ. Одоо миний энэ үзэж туулсан хэдхэн жилийн хугацаанд те хайр гэдэг агуу хүчтэй зүйлийн дараа орох яг маш хүчтэй зэвсэг юм шиг байна. Яг тэр нөгөө миний бол гол баримталж явдаг зарчим хүний итгэлийг алдахгүй байх л гэдэг зарчим. Тэгсэн чинь ингээ бодоод соожсэн чинь нэрээ тэр хүний итгэлийг алдахгүй шүү гэдэг зарчим намайг ер нь бол нэг хүн болгосон юм шиг те. Ингээ суулгаж байгаа юм шиг, хүн гээд суулгаж байгаа юм шиг. Тэгэхээр маш хүчтэй зэвсэг юм шиг байна. Яг ингээ ургаж төлжиж бүр ингээ цэцгэлж дэлгэрч идэг те. Тэгээ тэр итгэлээрээ хүн бас бүр амжилтанд ч хүрч болохоор тийм айгүй том зэвсэг юм шиг санагдаж байна. Шинэхүү маань ер нь ямар хариулт байгаад гэсэн юм. Над хариулт байхгүй. Би зүгээр
Та яадаг юу гэж бодсон юм бол гэж бодсон. Аха чи юу Ялгаагүй зүгээр итгэл яг би бол итгэл гэдэг бол зүгээр мэдрэмж юм шиг байна. Аа. Мэдрэмж яг ижилхэн бодолтой ижилхэн. Аха. Шал өөр мэдрэмж итгэл бол. Ямар Тэгээд тухайн хүний дөрөвний болормогийн хэлдэг шиг ерөөсө хүнийг хүмүүжлэх хаана үүсдэг вөхлөр гэр бүлд нь үүснэ шүү дээ бид хамгийн анхны шатных нь. Дараагийнх нь тэрний гадналтын хүрээл нь найз нөхөд, тэрний гадналтын хүрээлийнх нь ажлын хамт олон тий. Найзууд өөр ингээд бүр ингээд гараад ирэхээр нийгэм тийм нийгмийн уур амьсгал болоо явчихна. Тэгэхээр тэр бүх зүйл дээр үүсэж байгаа дотоод мэдрэмжүүд гэж байна шүү дээ. Бодол, санаа, хүсэл тий. Өнтөд бүх дотоод мэдрэмжүүд байна. Тэр дотоод мэдрэмжүүдийн нэг нь итгэл. Тухайн хүний итгэл хэр их зөв байх, тухайн хүний итгэл хэр их одоо тий амаг вардан байх, хэр их шудраг байх нь бол ерөөсөө тухайн хүний нөгөө бидний хэлт заншнаар бол хүмүүжтэй холбоотой юм шиг байна. Түүнс итгэл гэдэг нэг авцраад ингээ хүнд наагаад өгдөг юм л биш. Дотор нь байдаг зүйл мэдрэмжинд. Нэг мэдрэмжинд итгэл. Нэрээ том мундаг сэхэтэн суутан хүмүүс юу гэж тодорхойлсон байдаг юм бол нэг олж уншия те. Бүр уншаа санагдчихлаа те. Итгэл гэж юу вэ гэж. Хүмүүжид гэдэг дээр нэг нэмээд хэлэхэд би нэг саяхан нэг уншижсэн сүүлийн үед уншижсэн юмнуудаа л хэлье гэж бодод. Хүүхдийг ингэдэм байх л да. Одоо чи ардаа гаргана шүү дээ. За айгу мундаг юм хэллээ те. Айгу за найзтай туслаа, магадгүй найзтай идчихсэн зүйлээ хуваалцлаа гэдэг юм бол нөгөө үйлдэлийг нь цаашаахаасаа илүүгээр чи те сайхан сэтгэлтэй хөөгчүү гэдэг өөрийнх нь нөгөө character буюу яг зан чанарыг нь яг одоо өөрөө хувь хүнд нь хандсан байдлаар ингэж айгу магтаж эхлэх юм бол нөгөө хүний яг одоо энэ жоохон байхаас ахуулаад ингээд нөгөө үнцэнгээд байгаа штэ эрхэмлэх үнцөөс тэр нь ингээд айгу зөв төлөвшөж эхэлдэг гинэ. Жишээлбэл би худлаа ярьдаггүй. Ягаад гэвэл би худалч хүн биш учраас. Ягаад тэгэхээр тэгж бодож байгаа тийм хүчтэй үзэл санаатай байгаа нь ээж аав магадгүй чи худалч биш шүү те. Гэт чи худалч хүн биш гэдэг нөгөө хувь хүнд нь хандсан тийм зөвлөмжүүдийг одоо юу гэдэг чинь цаашаалуудыг айгүй хэлдэг байсан. Зүгээр худлаа ярьж болохгүй гэдээ орхичих юм бол тэр үйлдэл нь юу юм бэ? Тэгсээс надаас өөр одоо өөрөөр надаас ангид зүйл болчихж байгаа байхгүй юу? Хувь хүнд нь хандсан байгаа гэх юм бол энэ нь илүү ирээд хүчтэй ингэж тухайн хүний дотор яг зүрх сэтгэлд нь хүчтэй тогтцдаг үн зүйлс болоод тэгээ том болоод магадгүй тэ мундаг хүмүүс болоод ирэхээр одоо юу гэдэг чинь тэ худлаа ярьж ярина гэдэг бол би биш гэдэг ингээд бүр ингээд тогтцдаг гэдэг байгаа байхгүй юу? Одоо бид нар бол нэг тийм 80-аад оныхон 90-ад оны ихэнх ч юм уу те. Тэгээ баг дунд насны хүмүүс болчих гээд шүү ерөөсөө. Тэгэнгүүт одоо ингээ хамт харьцаж байгаа эргэн тойрны ч юм уу, ажлын маань хүмүүс ч юм уу дандаа нөгөө нэг бүр 90 оны төгсгөл хавцаа руу очсон баг 2000 он руу очиж штэ баг. Тэгээ миний нэг ажиллаж байгаа юм жоохон сэтгэл татдаг юм шиг те. Одоо нэг ажлын талбар дээр гарч ирээд ч юм уу хамт олонныхоо дунд ч юм уу нэг тийм сэтгэл дутж байгаа зүйл аюух ажиглагддаг штэ тий. Тэгэхээр та нар маань ер нь хэрэг аливаа зүйл сэтгэлээ гаргаж байна. Тэгээд бидний үеийн залуучууд болоо биднээс доорх залуучууд ер нь сэтгэл гаргаж байгаа байдалд та нар ер нь ямар дүгнэлт тавьдаг вэ? Яг жишээ нь ажилтнууд дунд ингээ харагдаж байгаа юм нь зөвхөн цалин авахын төлөө ажиллаж байгаа хүнийг өөрөдөг. Эсвэл яг бүр үнэхээр энд орж ирээд одоо яг өөрөө энэ байгууллагыг үүсгэн байгуулад хамт явж байгаа хүн гэдэг талаас нь харж байгаа хүн шал өөр гэдэг. Одоо чинь зүгээр бариста шүү дээ. Одоо кофе хийж байгаа нөхөр шүү дээ. Тийм. Тэгсэн мөртлөө нүдэнэгээд бүх юмаа хараад баг намайг загнаад тий одоо өөр хүмүүсийг хүртэл ингээд энд ингэж хандаж болохгүй гэдэг байдлаар ингээд явж байгаа хүмүүс олон бас байдаг залуучууд. Тэгээ яг хаа ерөнхийдөө хилээд явахаар ойлгочтой хүүхдүүд одоо ингээд энэ дээр сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй тий энэ дээр яг өөрөмсөг байдал хэрвээ чи гарах юм бол илүү бүтээлч хандаж эхэлтий шүү гэдэг ч юм ингээд ярилцаад явах юм бол айгуу сайн ойлгох юм шиг санагдсан. Зарим нэг тохиолдолд одоо миний өөрийн хувийн үн зүйлтэй эсвэл байгууллагын үн зүйлтэй бүр ингээд тэс хөндлөн өгсөн тиймэрхүү зүйлс дээр бол бүр ингээд хаднаас хатуу хандах хэрэгтэй. Тэгээ үнэхээр энэ болтгоо маа гэдэг нэг тийм сайн одоо ташуур ч юм уу те сануулгах ч юм уу тийм юм байх хэвээр болж ирж байгаа. Зарим нэг зүйл дээр бол алдаа гаргасан тохиолдолд бүр ингээ хөнгөөс зөөлхөн байх тохиолдлууд хүртэл гарч ирж байгаа. Тэгэхээр ялчгүй энэ зүгээр л нэг одоо сэтгэл гаргах юу яах гэдэг асуудлаасаа илүүтэйгээр ямар ч хүнд хэлэх юм бол ойлгочтой юм болов гэж бодож байгаа. Миний хувьд болохоор тийм болохоор жишээ нь
ажилд заавал одоо хамгийн шилдэг нь орох ёстой гэж боддгоо. Яагаад тэнд хүн болгон ажилтаа байж болтгүй юм те? Яагаад хүн болгонд боломж олгосон тийм одоо газар байж болтгүй гэдэг ч юм те? Тэр талаас нь харж байгаа. Яг нөгөө хүний нөөцийн дахиад хүний нөөцийн менежментийн хувьд болохоор сэтгэлтэй ажилтныг бий болгох, engaged ажилтныг бий болгох гэдэг янз янзын айгу том ухтган ард нь явдаг л та. Тэгээд олон арга техникүүд, системүүд, менежментийн арга барилуд байна. Гэхдээ миний бодлоор яг сэтгэлтэй ажилтан байх хэсэг нь хувь хүн өөрийгөө нөгөө түрүү олсон хэсгээс айгүй шалтгаалаад байгаа. Би яг ямар хүсэлтэй юм бэ, ямар пашнтай юм бэ гэдгийг мэддэг байх юм бол тий яг тэр пашн дээр яг тэр хүсэл зорилгынхаа дагуу ажил олоод хийчихнэ. Тэгээд тэр ажлаа хийхээр айгүй чанартай хийдэг. Яг тэгвэл би юм сурж байгаа юм чинь тий би ийм ирээдүг төсөөлсөн ийм хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж байгаа учраас гээд нөгөө баг дарга цэрэг одоо юунаас цаглуудаас ч илүү тий өөрийнхөө ухамсараар маш хөдөлмөрлөж эхэлдэг л дээ. Баян өсөж хөгжиж идэг, сурталчж идэг сэтгэлгээтэй хүн би болчихсон хангалттай гэж боддог тийм сэтгэл. Хоёр одоо нөгөө англиар ярих юм growth mindset learning fix mindset гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор бидний бас л ялгаагүй баг ахын хүмүүжлээс ингээд огтчдаг. Яа гэвэл жишээлбэл миний амьдрал дээр ингээд хараад үзэх юм бол одоо ингээд намайг жоохон баг тий хөөрхий толгоон мотой юм байгаа юм тий миний охин одоо яаж амьдрандаа хэмжлээ үе би аюух сонсдог гэсэн байхгүй. Ярихлаар ингээд манай эгчдүү хоёр одоо аюу тоондоо мундаг амар лаг харьцуулагдаад би уг нь бол англиэр тоондоо сайн байхгүй юу. Тэг гэртээ ирэхээр харьцуулагдаад толгоон мотод орчин. Тэгээ манай хоёрыг болохоор зэрэг энэ хоёр толгоо сайтай өөсөө сайн явнөө тий. Одоо энэ манай муу охин яандаа гэл тий толгоон мотой гэ. Тэгээ эргээд ингээ харах юм бол би надад ямар сэтгэлгээ төлөвлөсөн гэхээр би байнга суралцж явах хэрэгтэй байна тий. Яг тийм сэтгэлгээ тогтцсон байгаа таахгүй. Манай хоёр болохоор зэрэг би хангалттай би толгой сайтай юм чи ингээд аль хэдийн тогтцсон өөрийгөө аль хэдийн ингээд би болцсон хангалтайгаа үзсэн сэтгэлгээтэй. Тэгээд цаг хугацаа өнгөрцсөн байнга суралцж байгаа нь яах вэ? Мэдээж илүү одоо амжилттай байна тий. Одоо би амжилттай байгаа л та гэж. Гэхдээ тэр тэгэж хэлэх гээд яг хөө зүгээр тэр нь яг тэр энэ сэтгэлгээний ялгаанаас л ах шиг юм. Миний бодлоор. Бид нар ер нь бол яг өнөөдрийн ярилцлагын агуулгын өрөөнд маш илэн далангуу халуун дулаан ярилцж байна л да. Тэгээ одоо нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Нар ч бас бууж байна те. Тэгэхээр сүүлийн нэг асуултаа тавиад дөрүүлээ. Нэвтрүүлгээ өндөрлөе те. Тэгэхээр бодол биелэлээ олдог, үг амьддаг гэж ярьдаг штэ. Тэгэхээр яг та нарын бүр амьдралд үнэхээр тохиолдсон те. Бодол чинь биелэлээ олсон, үг чинь амьдсан тийм гоё тэр инспирэшн өгөхөөр нэг тийм гоё хариулт хэлээд нэвтрүүлгээ өндөрлөхөө бүгдээрээ. Би нэг оюутлахад ажилладаг гэсэн байхгүй. Тэгээ уурхаараа явж агиух ажилладаг. Дөнгөж төгсөөд орсон. Тэгээ 2 жил ажиллаад бүр яг нэг газараа тогтцсон юм шиг айгүй хэцүү мэдрэмж төрөөд. Тэгээд тухайн үед болохоор одоо цалин гайгүй өндөртөө байсан. Тэгээ өөр газар орчих гэхэлэр цалин багтаа ч юм уу те. Тэгээд би одоо эндээс яаж явах вэ те. Яг мөрөөдлөө бичиж эхэлсэн байхгүй. Тэр нь болохоор зэрэг за би те 3 жилийн дараа гэхэд яг магистрт сурна те. Гэтэ тэр нь 100% тэтгэлэгтэй байна. Яг тэгэхээр би сургууль цаг хугацаагаа зарцуулах хүсэж байгаа учраас те. Тэр нь гадаадад байна. За хоёрдугаар гэх юм бол би одоо магадгүй эд материал тийм юмтай болцсон байх ч юм уу те. Яг ингээд би мөрөөдлөө 3 зүйлийг төвлөрж бичсэн. Тэгээ эргээд харахад яг биелсэн байгаа даа байхгүй юу. Тэгээ яг тухайн үед ингээд мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлж явахдаа яг энэ сэтгэлгээ, эрэг үзэл хандлага те бодол биелэлээ олдог гихмчлэнгээр айгүй бол тэр талаар судалгаа яадаг, уншдаг, байнга хөгждөг гэсэн. Тэ магадгүй одоо secret-ийг уншдаг ч юм уу, тэ secret-ийн видеог нь үздэг ч юм уу. Тэгэхээр бодол биелэлээ олдог гэдэг бол миний хувьд маш зөв. Тэгээ чи сөрөг юм яриад байвал те өдөр болгон ч сөрөзүүлэх болол ахална. Өглөө босоод чи те өнөөдөр айгүй өдөр сайхан байх болно, амжилттай байх болно гэдээ өөртөө итгүүлж чадах юм бол яах аргагүй ингээд хэцүү нөхцөл байдал дундаас ч гэсэндээ боломжийг олж хараад маш сайхан байдаг. Тэгэхээр зэрэг үргэлж нөгөө зөв үзэл хандлагатай, зөв бодолтой байх юм бол тэгээ илүү бас мөрөөдөж нөгөө ирээдүйг зөвгөнөж сайнаар зөвгөнж хардаг байх юм бол амжилттай авах болоо гэж бодож байна. Шинхүүгийн маань хувьд тохиолдсон. Би ч одоо бодож байгаа юм биелүүлчихдэг.
Байн. Сургуулийн төгсөөд яг сургуулийн төгсөө их сургууль төгсөхөөс өмнө диплом аваад тэр өдөр нь ажилд орно гэж яг төсөөж бодож ирсэн байхгүй өөрөө. Тэгээд тэрийгээ бүр 2 жилийн өмнө, 1 жилийн өмнө 3 дугаар курстын бичсэн байсан. Тэгээд тэрийгээ би сүүлд олсон байхгүй. Тэгсэн чинь яг би сургуулийн төгсөө диплом аваад маргааш нь ажилд орсон гэдэг. Тэр өдөр нь ажилд өгөөд. Тэгээд дараа нь тэр цаасан юуны тэмдэглэлийн төвийн голыг харчаад ер нь хүн ингээд яг бодцоод те тэр зүйлээ ингээд биелэгчсэн биелэхгүй ч гэсэн ер нь ингээд төсөөлж бодож мөрөөдөж тэгээ мөрөөдсөн зүйлээ сайн хүсэх хэрэгтэй мэн ер нь болоод мэдээж бодож байгаа юм аа те би тэр хүнтэй заавал одоо те тэр зүйлийг хамт хийх хэрэгтэй гэж бодсон бол нэг бол тэр байгууллагад орж иж би заавал тийм амжилт авах хэрэгтэй гэж бодсон бол нэг бол би өөрөө тийм нэг хийж бүтээгээд тийм том зүйлийг бий болох хэрэгтэй гэж бодсон бол те тэрийг ер нь хийх хэрэгтэй юм байна л да. Хийжээж л нөгөө тэр бодит болж хүний мэдээж нөгөө сэтгэл хангалуун байх те тэр зүйл нь ингээ бий болдог. Тэгэхээр тэр бол миний хувьд бол бас их тийм сонин тохиолдол байсан. Бодож байсан зүйлээ тухайн үед биччихсэн. Тэгээ яг тэр нь дараа нь бол ингээ бэлдсэн байхад бол бас сонин юм лээ. Ер нь ингэх ёстой мэн гэдээ би бас дараа нь хэд хэдэн зүйл биччихсэн. Тэгээ бүгдээрээ нийлсэн. За мундаг. Бүртээ манайд Надад нэг юм шиг санагдаад байдаг хгүй. Би яг одоо ингээд их сургуулаа дөнгөж төгссөн жоохон охин гэж өөрийгөө бодох юм бол миний урдуур ингээ маш хүчтэй урсгалтай гол урсаад тэгээд миний амьдралын бүр ингээд эцсийн зорилго нь те за чи 80 настай бүртээ болчиход хаана байх юм бэ гэдэг тэр одоо ойлголт шүү дээ. Би яг яаж амьдрах юм бол хүн шиг амьдрахтэй гэж өөрийгөө хэлэх юм те хаана хүрчээд эсвэл одоо юун дээр очисны дараа ээж маань намайг утга учиртай төрүүлсэн байна да гэдэг ч юм уу те тийм үгийг хэлэх юм бэ гэж бодоод анх энэ хийж байгаа ажлаа сонгож байсан байхгүй. Тэгтээ тэрнээс тэгээд зүгээр ингээ боцсон ойлголт нь тэр маш ширэн урсгалтай гол донд ингээд чулуунууд байгаад амж санагдсан. Тэгээд тэр чулуун дээр за хамгийн ихний ажилдаа орж штэ хүн эхний нэг алхмаа хийгээд тэр чулуун дээр гიშгэж байгаа. За юугаач мэдгүй ямар ч байсан ажилд орно гэдэг зорилготой. Тэрний дараа жоохон байжснаа за одоо энэ чулуун арай том юм шиг байна, суур сайтай юм байна гэдэг ч юм те ингээд яваад байдаг. Тэгээд өөрийнхөө яг тэр зориг гэж харах одоо би бүх одоо энэ байгаа амьсгалж байгаа хугацаагаа юун зарцуулах вэ гэдгээ харах тэр зорилгоо олоогод байгаа тохиолдолд залуус хөвчлэн ингээд төөрөөд идэв шүү. Энэ чулуун гоё юм байна, энэ нь илүү юу юм байна, энэ тийм байна те. Тэнт хүрнэ гэдгээ мэдсэний дараа яадаг вэ гэхээр бараг ингээд чулуун байгаагүй нь мэдгэдэггүй усан дор орцсон нөгөөдгөн доороо ингээд амар хөдөлдөг ганхдаг те хизээ мүдгэн унчхад бэлэн тийм зүйл дээр энэ бол миний зорилготой хүрэхэд хамгийн ойрхон одоо аваачч болох чулуу юм а гэж зорилготой тэн дээр очиж гიშгдэм шүү. Тэгээд тэр үйлдэл маш олон хүмүүсийн зүгээс зүгээр чи тэнэг юм уу те чи одоо ийм алхам хийхдээ яад юм гэдэг ч юм тийм одоо ойлголтуудыг гаргаж ирдэг. Гэхдээ яг тухайн үед тэр бэрхшээлийн ард гарснаар өөрийгөө төсөөлсөн тэр бодол шүү дээ. Тэр энэний ард гарчаад би ийм байж ах болно шүү дээ тий өөртөө маш сэтгэл хангалуун өөрийнхөө зарчимд үнэж байсан жанжин шугамдаа үнэж байсан энэ бүх зүйлийн ард гарчаад би ийм байна шүү дээ хэдийгээр одоо надад тэр чулуун маш жижигхэн буюу мөнгө алга ажил алга юу гэдэг тий тийм байлаа ч гэсэндээ биишээ явсаар байна гэдэг тэр бодлын итгэх одоо тэр хүч хамгийн эцсийн зорилгод хүрэхэд хамгийн том түлхэц болт юм болов гэж утсан. Тэгээ яг тэмдэглэлийн дэвтэр дээр угаасаа л хүмүүс маш их юм бичдэг байх. Тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн юмнуудаа дараа нь биелхийг гарах сайхан байдаг тийм зүйлс бас зөндөөл байдаг тий. Тэгээ хамгийн гол нь чи амьдралаа юунд зориулах юм бэ гэдэг тэр зорилгоо бичээсэ. Зүгээр л нэг машинтай болох юм шүү. Одоо байртай болох юм. Уулын оргилоо бичээрэй л гэдэг ааш. Тэр уулын оргилд юу байна? Юунд хүрэх гэж тэрийг хэлж байгаа тий. Тэгээд яаснараа чи зүгээр машинтай байснараа байртай байснараа энэ амьдрал бүх зүйл сайхан болох гээд байгаа мó гэхээр бас хүмүүс тийм гэж хариулж чаддгүй учраас чи амьсгал авж байгаа тэр одоо мөч бүрээ юун зарцуулах гээд байгаа юм бэ гэдгээ бодж байгаа тэр зүйлээ бичээ. Тэрэндээ итгэх юм бол бүр ингээ бараг хамгийн аз жаргалтай хүний нэг болж хувирах юм шүү. За баярлалаа. Бид дөрөв ч гэсэн айгүй эерэг бодолтой өөдрөг хүмүүс учраас нэвтрүүлгийн 50 минутын туршид хаврын энэ зэвэргэн салхитай энэ өдөр Эко телевизийн офисын дээвэр дээр ингээ сайхан хөтөн салхин донд маш халуун дулаан яриа өрнүүллээ шүү дээ тий. Ингээ гоё наа гэдэг шиг. Тэгээд өнөөдрийн 80 сэдвийн нэвтрүүлгийн маань хүлээн авч үзсэн эрхэм үзэгчдэд баярлалаа. Ялангуяа залуучууд маань одоо зөв бодолтой байгаарай, эерэг бодолтой байгаарай, эерэг бодлоо биелүүлж байгаарай.
За тэгээд мөн эерэг үгийг амнаасаа өргөлж гаргаж байгаараа хин нэг магтан сайшааж аз жаргалаа дандаа илэрхийлж мэдрэмжээ хуваалцаж байгаараа тэгээд тэр сайхан эерэг үг нь дандаа амилж байхын, амжилтанд хүрч байхын өөдрөг хүслийг эрхэм үзэгчдэд дэвшүүлээд бид дөрвийн зүгээс нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Дараагийн 80 сэдвээр эргүү уулзтлаа. Түр баярлалаа.